За одоо хэдүүлээ ажиллуулж үзэх байгаа. За саяны энэ тайлбарууд дээр алдаа гараад байсан нь болохтой зэрэг зай авцсан. Буюу одоо ийм байсан байна. За нэг нь энэ зай энэ төр дээр бол одоо Python бол их имзэг. За тэрийг нь маш сайн зөв доголмөрийг нь мөр зайг нь одоо тохируулж авах хэрэгтэй. За ингээд одоо хэдүүлээ ажиллуулад үзье. За өмнө нь терминалаас ажиллуулах гэжсэн болоод за одоо шууд зүгээр юунаас дуудаад ажиллуулчих. Editor-ээс дуудаад ажиллуулчих. За activation function гэж юм байхгүй наа гэж. За одоо энийг нэмэх хэрэгтэй болж таарах нь. За энэ дээр бол энэ self activation function гэдэг бол зүгээр x-ийг өөрийг нь авсан байх нь. За тэрийг тодорхойлж өгнө. За нэг байгаль шүүгч дээр тавьж өгнө. За энэ сургалтын хувьд гэж гэж энэ параметр өгж өгнө. За бидний activation function-ыг тодорхойлсон. За үүнийг гэж нэг параметр оруулаад ирсэн. За байхад байна. За одоо машин бол сурах хэрэгтэй. За энэ дээр бол одоо бид нэг хийж өгөх юм байна. Тийм учраас одоо тэр сургалтын тухай мэдээлэл бол гарч ирэхгүй байна. Гарч ирэхгүй байгаа байх нь. Энэ дээр epoch нь бидний явж байгаа гэдгийг хэлчих. За одоо машин бол яг энэ дээр ID-ийг сураад хэлсэн. За дараа нь одоо та сурж байгаа явж харагдсан. гэж одоогондоо ажиллаж учраас энэ бодолж одоо дахиж ажиллуулаад бидний энэ саяны print гэдэг энэ хэсэг ажил таарна гэсэн. За одоо машин бол цаана сурж байгаа. Энэ хэсэг ажиллаж байгаа гэсэн. За энэ бүгдээ бичсэн код өгч байгаа. Шүтэн тараад ажиллаж байна гэсэн. За одоо энэ сурсны дараа бол хэдүүлээ тестлэх энэ хэсэг орж ирэх ёстой. За энэ хэсгүүд одоо харахандаа үргэлжлүүлээ. За энэ бол одоо нэг талд авахтай. За энэ хамгийн энгийн нейрон сүлжээний тухай байх нь. Энэ бол одоо CPU-ндээ суулж байгаа учраас жоохон удаж таарчин. За ер нь бол одоо нейрон сүлжээ энэ багийн орчин үеийн хүн сургалтын байгаа юм бол GPU дээр
хамгийн төгрөмжтэй байгаа. Яагаад гэвэл тооцоолын илүүтэй нүсэр байгаа учраас. Энэ бол одоо GPU хамгийн их чухал. Иймээс одоо GPU үүдүүд компаниуд бол сүүлийн үед ашиг орлого өндөртэй байгаа. За энийг нь болиулж жагаад саяны тэр хэвлэлсэнтэйг дахиад ажиллуулдаг үзье. Зогсооч. За дахиад ажиллуулдаг. Тэгэхээр бол бид хэдгээр эпох төр явж байгаа бидний мэдээллийг өгөх ёстой. Тэр чинь одоо кодчлсноо. За одоо бол шинээр дахиад ажилладаг гэсэн. За хоёр дахь эпох төр явж байгаа. За миний машин бол одоо CPU-тэй учраас миний лаптоп CPU-н дээр бол мэдээж удаан байна. Удаан одоо хэрвээ сурж байгааг нь харуулчих гэж бодож байна. За 3 дахь эпох дээр 3 дахь эпохын дуусч байна. Нэг хэсэг хэвлэгдээд байгаа гэсэн. За нэг сургалтын үедээ за нэг эпох дуусч байгаа гэсэн. За ийм байдлаар бол одоо нэг 10 эпох гүйцэтгэж байгаа. За ингэсний дараа бол одоо хэдүүлээ болж байсан нэг юм сурцсан машинтай болно. За энэ машин маань бол өргөжлөлөөр тест хийх код бол бичсэн байж байгаа. За нэг тест дөрөв гэсэн зургийн дээр тестэлж үзье. За сурсан машин бол одоо энэ тест дөрөв гэсэн зургийг хэрхэн одоо illumination буюу одоо таних уу гэж ийм хэсэг байсан. За дөрөв дэх эпох дууссан.
нэг үе шат гэж эпохийг Монголоор тэгж одоо орчуулж болохоор байгаа. Нэг эпох төр бол одоо 1-2 минут болж байгаа шиг байна. Нэг баримж байгаа. GPU-н дээр бол одоо ингэж секунд болчихсон. Processing power гэдэг тооцоолох хүч сайтай энэ дээр залбирах цаг удахгүй. Тав дахь эпохын дуслаа гэж байна. Одоо энэ чинь 1-6 эпох явсан байна. Тэгээд 4 эпох, 4 үе шат сурахчул бидний одоо нэг 10 ширхэг итрэшн хийх гэдэг маань дуусна гэсэн. За одоо 7 дахь эпох дууссан. За одоо нэг 3 эпох л тестчүүл машин маань нэг 10 эпох суулж дуусгах гэдэг нь 10 үе шат. Мэдээж дандуу талдаа тооцоолол асар их юм гэж матрицуудыг хоорондоо үржүүлэх, нэмэх. За тэгээд транспоз гэж ярьдаг. Тийм үйлдэлүүд хийж байгаа. Хэрэгжлээ цаана зөндөө олон юм хийж байгаа. Зарим эпохтэр бол явуулж байна. За дотор нь юу болоод байгааг бол бүгд дебагдаад ер нь сурж байгаа үед бол бүгд дебагдаад үзчихлээ. Хэрэгтэй байдаг. За тэрийг бол одоо та хийгээд үзээ. Функцүүд за ер нь аль хэсэг дээр ямар хөө тооцоод явуулж чинь гэдгийг бол бүгд хийгээд юм эсвэл ямар нэгэн байдлаар үзэх хэрэгтэй. За одоо нэг л эпох явуулж үзсэн байна. Машин маань одоо ихний тодорхойлсноо дуусах гэдэг.
тэгээс эхлээд 8 өдрийн өмнө гэдэг нь одоо нэг 9 бок явуулчихад ахыг. За ингээд машин сурд дуслаа. За тестийн үр дүн бол мөн гарсан байна. За энэ л оюун хэлэхдээ бол одоо 4 гэдэг тоо байна гэж ингэж одоо таньсан байх нь машин сурсны үр дүн. За энэ мэдээж 4 гэдэг тоо нь хүн харахад бол амархан хүний одоо оюун ухаанаар танихад бол за энэ бол 4 гэдэг. Яг хөнгүүл тань. За ийм байдлаар бид ингэж нейрон сүлжээг одоо хамгийн багаас нь юу зөвхөн NumPy гэдэг ийм хэдхэн сан ашиглаад за ингэж одоо бичгийн кодчлыг за ингэж одоо машинаас сурах нь за 93% тайгаар 4 гэдэг тоо байна гэсэн ийм тестийн үр дүн үзүүлж байна. За энэ одоо боломжийн recognition гэдэг таних үр дүн харуулж байна гэсэн. За удахгүй дараагийн хичээлээр бүгд явуулъя.